Зохиолч Тодко Самсон. Тархиан бүлээн байгаа дээр бүрэн цомог. Дулаан тэвэрт минь бүлээн зүүдэнд хөлчүүрч дурлал хайрын минь үзүүрээс чан гатгсан бүсгүйн даруухан зөөлөн нүдэнд гунгийн сүүдэр буулгаад даруйхан гараад ирээ гэвэл магадгүй би очно. Шигшиж тунгаасан тансаг монгол хэлнээс ширхэг сайхан үг толгой холбон зүлэг гэхээр шүнийн төмөн ододыг гэрийн гадаа тогтоож шүлгийн сайландан гарах гэж байхад ширээний ард хүлээсэн нөхөд минь дуудаж байвал шулуухан хэлэхэд би уяаруугаан алхана. Наадмын асар дундуур айргийн хөхөөр хэсэж нутаг нутгийн залуустай хүлгийн шандас магтаж номын чилээ гаргах сумын зай алдлаад морины хідэн хүүхдийн зулай малаж явхад намайг оршуулган дээр дуудсан ч би очно. Ганцхан тохиолдолд би завгүй. Уугаад дуудсан ч хүйгээд очихгүй. Гашилдгүй ариун сүндэн эрхлэхэд гадаа юу болох нь надад хамаагүй. Бадаг бадгаар тадрах ижинхэн цагаан насыг бэхний өнгөтэй самарч шүлэг болгож байна. Би завгүй байна. Буцаад явах цагийн бугуйлын ээлжийг өнжөөж байнгал ижинхэн дэргэд баймаар байна. Би ханахгүй байна. Элгэнд минь нойтон чиг буулгаад эвхээс нь гараагүй сэтгэл минь эргэж мандахгүй нарны энгэрт тэврүүлж байна. Би холдмооргүй байна. Бодолд минь нар мандахгүй тэр өглөөнөөс бүр мөсөн завтай болно. Болохгүй төмөн үчгийг чинь би өөрөө очиж хуваалцана. Ижи минь л дэргэд байвал эмээлийн өргөдөл мордохгүй ч байж чадна. Ижихэн дэргэд байхад минь эх хорноос өөр хэнч бүүдуудаа. Эх хорноос өөр хэнч